Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мэрс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөө сүгдэж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Мөрөө. Хоёулаа маргад инжир хоёрт нөгөө босын явдлын талаар яриад өгчхүү. Тэгээл та. Энд хоёр жоохон айчих юм болов уу? Хайхгүй илгүү дээ. Гэтэ тийм амираар битгий яриарэ. Хөөе та юу ярьд байгаа? Хөөе. Би нэг түүх мэдэх байхгүй юу? За. Тэгтээ тэр түүх жоохон эвгүй. Та айхгүй сте. Айхгүй. Жинхнээсээ босон явдал байхгүй юу? Яагаад? Жинхнээсээ босон явдал байхгүй юу тэр? Одоо миний ярих гэж байгаа энэ түүх. За. Тэгэхээр та хоёр битгий хаагаараа заяа. За. За. Тэгээ тийм ч бас амар юм биш л дээ. Нэг удаа ингэж хөдөө нэг гой гол урсдаг байсан гинэ. За. Тэгсэн чинь хүмүүс нөгөө тийшээ хогоо хаяал. Тэгээл голоо өрөөсөө цэвэрлэхгүй. Тэгээл удаан байлгаад ирсэн гинэ. За. Тэнд очиж нөгөө машина авгаагаал. Тэгээл Бас хувцас угаагаа. тий хувцас угаагаал. Тэгж жагаад яасан бэлээ мөрөө. Тэгсэн чинь нөгөө ус нь байхгүй болцсон. Нэг өглөөс ирсэн чинь алга болцсон. Бид хоёр нөгөө тэр уснаас үн уудаг байсан мөхгүй юу? Тэгсэн чинь нэг очисон чинь бүр амар муухай заван болоод тэгээ дээрээс нь баахан хогтой. Тэгээд нэг өглөө уух гад очисон чинь бүр байхгүй болцсон юмс. Яагаад тэгж байгаа юм бол? Харин тийм. Бид хоёр тэгээд тэр усыг бүр зүүндээ хайсан те. Харин тий хаашаа нүүз юм бол доо гэж бодоод ийшээ тийшээ одоо хөл ургаад нүгэ авчт юм хата гэд тэгсэн чинь яагаад алга болсон гэж. За. Ус чинь гомдомхой юм билээ. Хүмүүст гомдоод тэгээ гомцондоо алга болсон. Угаас л байгаль дэлхийн гомдомхой штий. яг үнэн тэгээд усаа хайрлахгүй байхлаар ус надаар би ч дутхгүй юм байна дөө гэд явцсан юм шиг байлээ те бөрөө. Энэ зүгээр ихний жишээ заяа. За. Хүмүүс одоо ингээд нөгөө байгальд ингээд гал төмөр тавиал ус руугаа муухай бохир юм нөгөө хогнуудаа хаяал тэгэл моднуудыг тайраал газар авахад ахаар чинь энэ байгаль их дэлхий чинь нөгөө гомдоод энэ их дэлхийг орхио явуул яах юм? Бид нар яаж амьдрах юм? Тийм биз дээ. Тийм л дээ. Ихэрхий байхгүй бол бид нар ч гэсэн байхгүй гэсэн үг үсттэй. Тийм. Гэхдээ яг тэгэж болохгүй байхаа те. Тийм учраас бүгдээрээ их дэлхийг хайрлах хэрэгтэй. Хүний буруутай үйл ажиллагаанаас болоод биш үү? Энэ байгаль дэлхий чинь бүр өвдөж байгаа шүү дээ. Аа. Бид нар жоохон л
бэртчээрээ уйлаал байдаг шиг хүмүүс ихтлхийг бүр зөндөө бэртээгээд тэгээд ихтлхий зөндөө уйлж байгаа ах уу? Тийм ээ. Тэгээд нөгөө мөөрэ бит хоёрын нэг үзэх туртай нэг кино байдаг байхгүй юу? За. Тэр киног та хоёрт үзүүлэх үү? Тэгээл та. Бас манай үзэгч найзууд бас үзэх тий? Харин тий. Тэгвэл маш сайн суугаад гоё сайн ойлгож үзээрэй заа юу найзуудаа. За. За тэгвэл киногоо үзцгээе. За. Дэрэ. Сэрэл минь нөх. Бүшүү гараар. Гадаач. Миний охин өнөөдрөөс хоол хийгээд хэрэггүй. Аав нь өөрөө хийж үе заа юу. Тэргүүл гарч байгаа юм уу? Ойрт хулгай анчт ихтэй байна охин. Ураа би хулгайчиг барих нэ. Миний охин энэ удаад хамт яваад явах юм би. Дараа том болохоор яваарай заа юу. Том болохоор хий. Та түрүү жил бас л ингэж хийж байсан. Би хэдэн настай болохоор том болох юм. Миний охин энэ ертөнцийн хүн болгоныг сайн хүн биш гэдгийг таньсан үедээ л том болно шүү дээ. Та муухай. Би таныг эзгүүд гэрт ганцаараа айдаг. За хөвч. Уухгүй. Би заавал тантай хамт явна. Миний охин түмээх юм даа байж байна. Чи ингэж өглөөний цайгаа уухгүй болохоор том болохгүй байгаа байхгүй юу?
За бэлзээд юм. Би чамд олон удаа сануулсан. Энэ сайхан ханган ан амьтдыг алж авлаад зараад чи баяжихгүй шүү дээ. Тань тэгээд намайг ан хийсэн гэсэн дотлох баримт байгаа мó? Жог баримжаатай юм ярина шүү ах. Би энэ ан амьтдыг уусахгүй ариун гэж ойлгоод байгаа. Намайг нэг ганц чон таруу агналаа гэд энэ байгаль чинь сүрчих гээд нү? Хоосорчих гээд байна уу? Их хуцхий бол энэ толгойтой бүхэн чинь ан хийгээ явж байгаа үз. Хоёулаа иймэрхүү байдалтай олон удаа таарах юм бол цагдаагийн газар очсон дээ үстэй. Аль буугаач. Малаа хөллөн. Унлаа. Тийм ээ би давчлаа. Тийм унчих юм. Яа. Ой, ятва. Зада зүгээр алчлаа. Чи алхаад үзтээ. Дээрээ чи юм биш үү? Би цаастаад зөндөө хүн туссан. Би өмнө нь хараагүй хүнийг хараа оруулж ийсэн. Ой чи битээ худлаа яриад байгаа ч. Үнэ бас хэвтэртэйсээ олооныг босгож ийсэн. Битгий худлаа яриад тэгээд бол би чамтай тоглохгүй шүү. Миний хөл гэхдээ зүгээр олчихсан. За тэгвэл хэдүүлээ хурдан гэрлэг байрыг. Дахиад л зоос татчтэй янз. Миний жаахан мураахан чинь. Удмынхаа үлийг дааж авч явах том үүрэгтэй хүндээ. Олон түмнийхээ төлөө сайн зүйлийг хийж байгаа ч гэсэн өөрийн амьдрал гэж байхгүй болдго юм да. Миний охин алцахгүй. Өвгд эдсийн чинь хийсэн буян бүхэн чамайг хамгаална. Хамгийн гол нь шүтээ модалд эдэлж яваараа дай хүм.
шүн би зах мод рүүжин гэж зүудэлсэн. Үнэн байсан байж. Оолсны эцдүүд минь. Оор хилэнгээд харж хайрлаа. Оор хилэнгээд харж хайрлаа. Ухаангүй хилийг өршөөж хайрлаа. Оо за бүр амраа. Амоо ил чи бүр баригдахгүй юм шиг зугатаж авч шүү. Явсараад олоод ирв. Одоо хангалттай юм шиг болчих шүү дээ. Энэ уулын хамаг нарсыг та нар зөөгөө дуусгалаа шүү дээ. Мугаа. Юу чи яаж юм бэ? Хаяа юу. Таныг байхгүй би орчлон дээр ганцаараа үлдээ штэ. Миний охин ганцаараа биш ээ. Өөхдөйс нутгийн ах дүүс ч байгаа штэ. Шүтээ мод минь. Айлгуулгад минь туслаач тий. Минь ханаа би. Оо миний охин. Маш сууч. Аваа. Та сон хийхдээ яагаад дандаа засаад хий? Миний охин. Монголчууд газрыг амтай гэж үздэг байхгүй. Тийм болохоор газрын судсыг хөндөхдөө арт сан өгүүлж ариусгадаг боломжтой маа. Газрын судсыг хөндөг гэдэг яах юм гэлгүй? Малын уяа, аргамжааны шон удаг нөхөхийг хэлдэг байхгүй юм яг. Лав мэрлээ. Аваа. Яагаад байгаль ан амтнд тань ийм үнцэнтэй байдیں۔ Чиний өвөө бидний өвөг дээдэс маань уул усны сахиусыг хөндлөж эмээж шүтгэн байгалыг хамгаалах хамгийн хүчтэй арга гэж ярьдаг байж үлээ. Монголчууд ч гэсэн хүний хувь заяа байгаль ихтэйгээ салшгүй холбоотой гэж итгэдэг. Аав нь ч гэсэн баг байхдаа өвөөгөөс нь яг ингэж асуудаг байсан. Аваа. Би ч гэсэн том болоод зүтэй мадад дахиж хүмүүс тусалдаг хүн болох юм уу? Тийм ээ миний охин.
Манай удам шүтээ модтойгоо салшгүй холбоотой. Бид байгалаа хамгаалж хүмүүст сайн сайхан зүйлийг хийх үүрэгтэй. Аваа, би таныг заавал эмчилнэ. Тандаа хайртай шүү. Аав ч гэсэн охиндоо зөндөө хайртай. Амьдралын минь үргэлжлэл. Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мерс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөөс өгдөж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Шүлгээ сайн зээжлээрээ хүүхдүүдээ.